За хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Power Expo фестивалийн үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч Жигмэд Дорж бидний студид ирсэн байна. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Урилгыг маань хүлээн авч ирсэнд их баярлалаа. За Power Expo фестивалийн тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо. Одоо тоо удахгүй хэдхэн хоногийн дараа энэ фестивал амлах байгаа. За тэгээд Power Expo фестивал маань энэ жил 14 дахь жилдээ одоо ингээд зохион байгуулагдаж байна. За ер нь бол одоо яг залуучуудын дундаа ер нь бол extreme entertainment бас энэ хоббиний наадам гэдгээр ерөнхийдөө бас ингээд тэр тусмаас сүүлийн жилүүдэд бол ингээд маш зөргөн цар үртэйгээр хордцтой бас хөгжиж байгаа. За тэгээд бас ташранд ер нь бол үзэгчтэй бол хобби сонирхолтой сонирхол нэгтэй залуучуудтай хэлэхэд ерөнхийдөө Power Expo фестивал маань сая 2025 онд Азийн бас мотоспортын шилдэг ивент гэдэг бас энэ хүү шагналыг ерөөдөө гардаад Монгол улсаас анхны бас одоо яг Азийн автомотивын салбараас юм шагнал авсан нэрхтэ гавьяатай. За тэгээд нөгөө талдаа бол одоо яг тэр утгаараа энэ жил ерөнхийдөө бас Азийн автомотивын одоо авардын бас зохион байгуулагч нар маань аудитын баг маань бас Монгол улсад ерөнхийдөө зорио ирж бид бүхний үйл ажиллагаа танигдталтай танилцах, хоёрдугаарт Монгол улсад танилцах. За гуравдугаарт бас нөгөө олон улсын ивент менежментийн гайдууд ерөнхийдөө бид нар цус дагалдуулж өгсөн. Тэгээд тэднийг ерөнхийдөө хэрхэн баримталж гэнэ вэ гэдэг бас ийм чиглэлээр ерөнхийдөө Монголдо бас зорж ирэх гэж байна. За тэгээд Power-ын хувьд бол Extreme Entertainment Expo гэдэг энэ гурван ерөнхийдөө сегментийг хамран зохион байгуулагддгаар ер нь бол илүү онцлогтой. Тэр ч утгаараа бас бид нар энэ ялгарлаараа бас Азаас ерөнхийдөө энэ том том орнуудын хажууд энэ олон уралдаан тэмцээний хажууд бас ялгарч гарч шагнал ерөнхийдөө хүртсэн. Жилэрхтсэн бол улмал чанаржаал улмал гоё одоо юу гэдгийг те өнгөцөс нэмнэ гэдэг шиг нэг тийм л болоод байгаа улам залуучуудын донд бол дэлгэрч байгаа нэг экспо. Тэгээд ер нь энэ жилийн хувьд ч гэсэн бас маш олон онцлогтой ийм зүйлсүүд бол болж байгаа болоо гэж бодож байна. Тэ одоо бид нар чинь ер нь 14 жил гэхэрч бас л одоо яг нэг талдаа бол залуу насныхаа баг ингээд 50% бас энэ хобби сонирхолтой зарцуулсан байна. Хоёрдугаарт бид нар чинь анх удаага хийгээгүй ингээд бас 10 хэдэн жил хийсэн учраас алдаа оноо эргүүлээд туршлага гэдэг юм маань бас биднэрт нэлээд сууж байна. Тэгээ өмнөх алдаануудаа ер нь бол давтахгүйгээр илүү бас тэрүүнийг ингээд дараа жилүүд нь залруулаад сайжруулад явъя гэдэг бас ийм ерөнхийдөө чиглэлтэйгээр ерөнхийдөө жилдээ одоо яг уламжил болгон ганц ерөнхийдөө яг энэ 5 сартаа зохион байгуулагддаг. За нөгөө талдаа бол одоо бас ингээд улс нийслэлийн хэмжээнд ерөнхийдөө бас яг үндсэн төлөвлөгөөнд нь ерөнхийдөө ороод бас ингээд энэ залуучуудад ерөнхийдөө хотын соёл гэдэг юм дээр байх хэрэгтэй байна гэдэг ийм арга хэмжээр хүлээн зөвшөөрөгдчихсөн. Тэгээд тэр ч үүднээсээ бол бид нар энэ жил бол нэлээд онцлогтой ерөнхийдөө зохион байгуулалтуудыг хийж байна. За тэр тусмаа ерөнхийдөө одоо тэмцээн уралдаан дээр маань ихэд одоогийн байдлаар бас 4-5 орны ерөнхийдөө баг тамирчид гаднаас зорио ирж оролцож байгаа. За бидний ер нь бол ингээд туйлын нэг зорилго маань юу вэ гэхээр ер нь монголчууд одоо биш гадаадад очихоор ингээд бидний чинь ингээд морин унаад хичээл сургуульд явдаг гэж ярьдаг. Тэгээд энэ асуулт бол зөвхөн надад биш хүн болгонд ерөнхийдөө байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр бид нар бас ингээд залуучууд маань бол тэнд хобби сонирхлоороо бас ингээд нэгдэж чаддаг. Эргүүлээд одоо шилбэл дэлхийн хэмжээнийхэнтэй унаад иргэн нийтлээд уралдаад одоо шилбэл ингээд бас хэрэгжилж чаддаг тема гэдэг ерөөхдөө олон улсад харуулъя гэдэг ийм ерөөхдөө цэцэн зорилготой. Тэрнээс бид бүхэн хин нэг ерөөхдөө сурчлан од болох гавгүй, хин нэгний гой машин дэргээ гайхуулах гавгүй. Эргээд энэ улс нийгмээ ерөөхдөө бид нар бас нэг олон улс дээр сонирхуулъя харуулъя. Хобби сонирхлоо түгээе. Орчин үеийн тий. Тэгээ шинэ үеийн залуучуудын хобби сонирхол хаашаа яваад байна вэ гэдэг, хотын соёл хаашаа хөгжиж байна вэ гэдгийг энэ павераар ерөнхийдөө дамжуулж харуулъя гэдэг ийм л ерөнхийдөө том агуулгаар бид нар бол юмаа зохион байгуулдаг. Тэгээд энэ ч утгаараа ер нь бас баг саг ерөнхийдөө амжилтанд өрөөд одоо эхнээсээ бас ингээд шагнал энэ төр тий хүрдэж байгаа шиг. Тэгээд одоо бас нэг сонирхолтой юм нь Шведээс бид нар бас энэ жил нөгөө нэг юм ивент коуч ирж байгаа. За тэр маань бол Шведийн бас холли дэрэгт гэдэг нэлээд том одоо Европт алдартай тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээн уралдаанд өөрөө бас ингээд 20 хэдэн жил оролцсон, аврагын авцсан гэдэг ер нь нэлээд мундаг нөхөр байгаа байхгүй. Тэнгүүд тэр нөхөр маань өөрөө одоо шил бид нар руу Европоос холбогдож орж ирж байгаа байхгүй тий. Азад Монгол гэж байдаг. Энэ Монгол дээр нь Power гэж байна тий. Бид нар ингээд наатан дэш оролцсон нь байна. Гоё байна гэдэг тий. Нөгөө талдаа ингээд энэ олон орны ингээд очсонд баг тамирчид чинь бас энэ дээр ингээд одоо юу чинь бидэрт бас ингээд найзууд маань санал болгосон ингээд тэгэнгүүт одоо юу чинь яг тэр шугамаар нь бид нар бас энэ жил ирэхдээ урилга залгын бас нэг талдаа өсөлтөнд хүлээж аваад авчирж байгаа. За хоёрдугаарт бид нар рейс модель гэж нэг тэмцээн бас ерөнхийдөө хийж байгаа. Тэр бол сошиалаар бол маш их харагдсан тий.
Тийш үү. Тэр чинь энэ жилдээс биш баг өмнөх жил хийж Тийм. байсан. Өмнөх жил бас Хоёр хийгдчихсэн. дахь жилдээ явж байгаа юм Тийм, байна. хоёр дахь жил тийм. Ер нь нэг одоо магадгүй кинон дээрс байдаг, клипэн дээрс байдаг. Тэгээд тэрцмаа ингээд нөгөө бидний үзэх дуртай одоо галзуу ордоо гэдэг чинь. Тийш үү тий. Энд дэш нөгөө талдаа ингээд нэг гоё машинууд байж идэг тий. За тэгээд одоо шил тэрнийг чимээд гоё ингээд гоо үзэсгэлэнтэй бүсгүүчүүд нь байж идэг. Тэгэхээр ер нь бол бас нэг энэ нэг юм хослыг ерөнхийдөө бид нар нэг бий болгоё л гэдэг юм ерөнхийдөө санаачлахаар ер нь ингээд нөгөө жил болгон л яг ингээд эхний байдлаар бол агентлаг огтод авцарч ингээд зөсөөл үдэгсэн. Тэгэнгүүт ингээд нөгөө төдийлэн яг бидний ингээд сансанд бас нөгөө нэг юм нийцдэг байхгүй. Тэгэнгүүт ер нь яг ингээд судлаад үзэж байгаад те ер нь бол өөрсдийнхөө бас ингээд нэг юм хүсэл сонирхлоор нэгдэж байгаа. Магадгүй бас иймэрхүү чиглэл одоо шавтад дуртай байгаа битэй Тийм шүү дээ. тийм бас спортод хайртай ийм ерөнхийдөө бас ингээд охид залуучуудыг ерөнхийдөө илүү бас цуглуулад тэндээс нь одоо шилэл ягаад бид нар бас энэ загварын салбарт яг зөвхөн мисүүд байдаг, фэшн байдаг тийм. А гэтэл эн чинь өөрөө нөгөө талд одоо шилэл автын салбар дээр оронд өөр шилдэлт яг зөвхөн зарим дээр одоо грид горс гэдэг, зарим дээр нь рейс модель гэдэг. Тэгэнгүүт ер нь Азар гол ерөнхийдөө рейс модель дээр илүү ерөнхийдөө явдаг. Тэгэд тэр мэргэжлэр нь бид нар ер нь Монголда бас нэг юм топ модель хийж үзье гэдэг өнгөрсөн жил санаачлаад хийсэн тун амжилттай болсон. Тэгээд тэгэнгүүт нэг талдаа нөгөө сая Азаас шагналаа явж байхад ингээд бидний бас тэр ерөнхийдөө концепцийг бол нөхдүүд айгүй онцлоод байгаа байхгүй. Тэгээд ингээд олон орноос энэ чинь бас ингээд охид бүсгүүчид ерөнхийдөө ирж болох юм шүү дээ. Азийн хэмжээнд яг юм байдаггүй шүү дээ. Энэ чинь айгүй гоё санаачлага шүү дээ. Тэгэнгүүт нь яг зүгээр тэр урмыг нь аваад нөгөө талдаа бид нар олон улсын буюу рейс модель Эшиа гэж болгоод олон улстай гаргасан чинь бас чамгаа ер нь бол нэг 3-4 орноос бас ингээд одоо охтууд нь ирээд эхэлчихсэн байж байна. Тэгээ хаасан бодож шил англи гүржээс хүртэл ингээд ирж байгаа. Вьетнам одоо шил Филиппин одоо Солонгос гэдэг. Гэхдээ Филиппин хүртэл ирж амжихаар болж байгаа. Гэт анхны одоо шил бид нар бас нөгөө нэг яг энэ чиглэлээрээ нөгөө Монгол охтууд маань хэдий болтлоо одоо шил гадаадын тэр тэмцээн оролдоонд мөнгөлж орох юм те бас нэг дотооддоо ингээд магадгүй ор хийдэг гадны охтууд нь ирдэг байвал бас өөр байх болоо гэдэг. Энэ нэг яг зөвөр нэг эсрэг үндэснээс нь харъя гэдэг үднээс ингээд хийж байгаа. Тэгээд амжилттай ч нэгэд бас явж байна. Энэ чи яг нэг фестивалаа дагаад энэ одоо яг энэ моделийн энэ чиглэлэн ч гэсэн яг дагаад өргөжөөд явчих хандлагатай байгаа байхгүй тий. Одоо ингэж дөнгөж эхэлж байгаа. За 2 дахь жилдээ эхэлж байгаа нэхэд гадны улс орноос юу хүн оролцоод эхлэн гэдгийг дараагийн 4 дахь 5 дахь жилдээ бол бүтэн оролцоод ирэх магадлал маш өндөр болно тий. Тэгээд ер нь бол одоо олон улс төр бол угсаа энэ чиглэлээр ингээд бас нэлээдгүйч орнуудаар ингээд яваад үзэхэд тийм мэднэд бас ингээд үзэхэд энэ чиглэлээрээ бас нэлээд юм сонирхолтой одоо шил агентлагууд нь ч бүр тусдаа бүр ингээд гараад ирчихсэн байдаг юм билээ. Ер нь Power Expo-д бас яг ингээд очиод сонирхоод үзээд ингээ харахад бол маш ховор бас ганган чамин тэр зүйлс машин мотог бол харна шүү тий. Тэгээд залуучууд бас сайн мэдж байгаа. Тий, экстрим салбар дээр маань болохоор одоо нэг талдаа олон улсын International Drift Cup гэдэг нэг олон улсын дрифтийн тэмцээний одоо баг тамирчид маань Монголд бас ирж байна. Машин техниктэй бас бид энэ жил авчирч байгаа заримыг нь. За тэгэнгүүт одоо шил тэр энтертэйг нийлээд нийтдээ нэг 17-8 төрлийн арга хэмжээ ивентүүд ерөнхийдөө яг экстрим төрлөөр зохион байгуулагдаж байгаа. Entertainment дээр нэхэд бид нар чинь баг өмнө жилүүдүүд яг 1-2хан тайзтай байдаг гэсэн бол энэ жил баг ингээд 4-5 тайзтай болчихж байгаа байхгүй. Тусдаа одоо шил яг ингээд сонирхлын бүлгүүд буюу одоо нөгөө клубүүд байгаа шүү дээ. Тэд нартаа зориулсан ерөнхийдөө ингээд яг юм нөгөө дундын найз одоо шил нөхөрлөгийг нь үүсгүүднээс нөхөрлөл гэдэг стейж байж байгаа шүү дээ тий. Одоо үгүй дотоод доош тэр олон улс дээрээс тэр ерөнхийдөө ингээд улс төр нийгэмдэр шин дайн байлдаан одоо хэрүүл тэмцэл гэдэг юм айгүй хэцүү байгаад шүү дээ. Тэгэхээр тэр үүднээс яаж нөхөр олон улсын ингээд бас баг тамирчид монголчууд маань ерөнхийдөө нэг талдаа ажил нэг дэлхийн нэг 50 эв нэгдэлтэй байгаасаа гэдэг үүднээс ерөнхийдөө бид нар мен стейж эв нэгдэл гэдэг ерөнхийдөө тайзаар нэрлэж байгаа байхгүй. Тэгээд тусад нь одоо шилэл яг ингээд тэр залуучуудын нөгөө машин дэргэд хоногддог хобби сонирхолтой хамаг юм хийдэг залуучуудынхаа одоо үзүүц танилцуулгууднаас машин дэргэд үзүүл танилцуулгууднаас хамтын хүчтэй бас ингээд тайз байгаа байхгүй. Тэр нь одоо шилэл ганцхан машин анзалдаг маш олон залуучууд хойно байдаг тий маш олон хүмүүс хөгжлөлмөрдөнд явж байдаг учраас гих мэтэр ингээд тэгээд одоо шилэл VIP дээр нь ингээд яг тусдаа юм одоо манай Sparo гэдэг нэг ресторанынхан манай ингээд VIP схем найруулцад маш том асар засаад тэн дотор одоо шилэл нөгөө модельүүдийн бикини ранвей явна гэдэг ч юм уу те магадгүй одоо шилэл UFC-ийн одоо тулаанууд тийм талмиг тулаанууд болон босод ингээд төрлийн бас энэ тулаануудыг тентэр зохион байгуулна гэдэг ч юм уу. Ингээд ер нь бол нөгөө биеийн болон техникийн бүх төрлийн спортууд маань энэ дэр нэгдээ ороод ирчихэж байгаа гэсэн үг байна.
зорж очих хүмүүсийн тоо ч гэсэн маш их нэмэгдэж байгаа харагдсан л да. Өмнө жилүүдийг харангуут ингэж нэмэгдээд одоо нөгөө сошиалаар харангуут сошиал ингээд бичлэг сторинууд дээр ингээд бүр их гэдэг яг хүрээллээс мэдэгдээд эхэлж байгаа шүү дээ. Хүрээллээс за тийшлээ тэнд нэг гоё юм болж байгаа гээл нэг ийм зүйл мэдэгдээд юм болдог доо гээл тийм. Тэгээд нөгөө талдаа одоо бас нэг юм залуучуудад одоо юу гэж гэр бүлэрээ хүүхд шуугтайгаа ингээд нэг агаар салхинд гараа ихэр бид нар ч одоо өсрэлт хэрэлж туулгал орохоос зайсан гарахаас өөр байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ийм нөгөө нэг одоо жишээлбэл тэрсэн бизнес одоо жишээлбэл нөгөө нэг анхан учраас ингээд бас нэг хүүгээ гэдэг ийм нэг машин дэргэнд дуртай одоо жишээлбэл ингээд яг сонирхолтой юмыг нааж үзүүлэхээр бас төдийлөн байхгүй байхгүй. Тэгэл нэг бол ерөнхийдөө шараа таасанд нэг бужигнсан юм байж байгаа. Тэгэхээр ер нь л яаж нөхөр бас нэг гэр бүлэрээ ингээд сүүлийн үед залуучууд ч яг ингээд хүүхдүүдэд дагуулад нэг талдаа аав нар нь одоо жишээлбэл гоё машин мацагл дээр одоо уралдаанд зөөцөх гэдэг. Хүүхдүүдэд нь зориулаад одоо жишээл тэнд бас юм тусдаа хүүхдийн зоонууд байгаа байхгүй. Тэгээ нэг одоо энэ сүүлийн айгүй хөөрхөн тренд болж байгаа бүх тоглоомууд нь тэнд ерөнхийдөө бас авцаар тавьчихж байгаа. Тэгээд хүүхдүүдэд тэнд нэг сейфти орчинд үлдээчээд тий. Ээж аав нар нь тэнд одоо шил нэг талдаа хобби сонирхлоор явуулж болж байна. Хоёрдугаар хоолунд гоё ингээд янз янз орон орнуудынх нь хоолыг нэдэд ингээд бас тэрүүгээр нэг жоох юм арай өөр орчныг ерөнхийдөө мэдрэгтэй нэг юм enjoy байх гэдэг юм ил өрхтөө хийж байгаа байхгүй. Хэдэн хоног үргэлжилдэг үлээ юм чинь? 5 сарын 8, 9, 10 гэдэг 3 хоног байгаа. 3 хоног үргэлжилсэн. 3 хоногийн хөтөлбөрүүд бол тус тусдаа өөр байгаа. Тэгээ 3 хоногийн хөтөлбөрүүд бүгд өөр өөр. 2-дугаарт одоо шилбэл тайз болгон бүгд бас өөр өөр. Тэгээ одоо шилбэл нөхөрлөл стейжн дээр нэг тий өөр юм байж хахад үндсэн одоо шил ливнэгдэл тайзан дээр нэг өөр юм явна. Хамтын хүчин дээр нь VIP дээр нэгэд бүгд ерөнхийдөө өөр өөр юм контентуудтай. Тэгээд гол. Тэгээ экспо дээр нь одоо шилбэл ингээд нөгөө манай топ моторс гэдэг одоо шил Toyota аль бизнес дистрибьюторээс авахлаад ингээд бүх төрлийн ингээд нөгөө нэг юм бараа бүтээгдэхүүн үйлчлэгээдэг компаниуд маань орж ирээд энэ худалдаа үйлчлэгээ хийж байгаа тий. Гэх мэтчлэн ингээд ийм маш олон төрлийн нэгдэл одоо power дээр ингээд байна да. Зөвхөн залуучууд гэлтгүй гэр бүлээр очиж олон гэдэг юм ч гэсэн их гой санагдаж байна л да тий. 8, 9, 10 3хан өдөр яг амралтын өдөр ч гэсэн таарж байгаа учраас бас зорж очих гэр бүлээр очих хүмүүс маш их байх болоо гэж бодож байна. За бидний ярилцах хугацаа бас богинохон л та. Тэгээд ер нь яагаад энэ спорт руу та өөрөө сонирхоод орох болсон талаараас асуумаар санагдлаа л да тий. Ямар холбоотой хүн бэ? Ямар холбоотой хүн бэ? Яг би бол одоо үндсэн мэргэжил маань бол программист. За тэгээд хийсэн ажил маань бол маркетинг. Багасаа ер нь усал ингээл одоо шаанхаа өөр дээрээ суугаад тэгээд 69 130 одоо юусэн планет 5 ингээл банкн дээр өссөн гэдэг бас нэг юм одоо хуучны баг юм те А80 гэдэг бензиний үнэрсэн жоохон дуртай тэгээ нэг ийм л ерөнхийдөө хүүхдөөсөн. Тэгээд эргүүлээд ер нь яг зөв эндээс ингээд нөгөө одоо юусэн жоохон том болоод эхлэнгүүтээ бас нэг жоохон машин зэрэгэнд ингээл хоббирал дурлал ээж аваад ах ихчийнхээ машиныг хулгайж унаал те ингээл ерөнхийдөө бас явж исэн. Тэгээд ер нь тэр сумаараа бас нэг талдаа бол хобби сонирхол найзуудтайгаа нийлээд бид нар бас нэг VIP автоклуб гэж нөхдөг клубыг байгуулад за тэгээд 2012 онд ерөнхийдөө яг ажил мэргэжлийн маань онцлогоос шалтгаалan хамгийн анхны одоо шилбэл Dior Drift Show гэж ерөнхийдөө Skyline Dior брендийн 10 жилийн зориулсан залуучуудын арга хэмжээг UB Palace хашаанд хийсэн байна. Тэгээд тэрнээс хойшоо одоо 2012-оос хойш ер нь бол яг ингээд нэг талдаа нөгөө Tokyo Drift гэдэг кино шин бид нарт одоо хамгийн том үлгэж жишээ болсон. Тэгээд тэрнийг Монголд хийж үзэх сонирхол бас их байсан. Тэгээд одоос нь тэр киноныхаа бас нэг юм сценүүдийг бүгдийг гүйцээх гээд ерөнхийдөө төсөөлөдөө автоод л явж байгаа. Тэгээд тэр чүүдээс ер нь бол яг энэ хобби сонирхлоо нэг талдаа бол ингээд машин бацгал ерөнхийдөө дуртай хоббитэй учраас ер нь бол ингээд бас нэг босод энэ залуучуудтай юм гоё юм байд юм а гэдэг юмыг үзүүлээ. Хоёрдугаар тэр нь бас ингээд энэ бол бидний зүгээр ингээд суур платформ аахгүй. Тэнд одоо шил та хоёр маань ч гэсэн очиод ингээд бас өөрсдийнхөө хобби сонирхол нэгтэй найзуудтайгаа нийлээд нэг хөрөв хамт олон болоод ингээд бас магадгүй амьдралынхаа сайн найз нөхд болоод ингээд бас явах болох байхгүй. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө суур платформ бол ерөнхийдөө бэлдэх гэж ингээд олон жил явж байна. За энэ жил ер нь хичнээн хүн очих боломжтой байна. Хүний тоо бас заасан. Бидний тооцоололоор бол ер нь яг зүгээр одоо 5га талбай гэдэг маань бол төв цэнгэлдэх хүрээлэнгээр нарны улсын хэмжээний талбай байхгүй. Тэгэхээр ер нь тэм дотор л одоо нэг талдаа бол асар том бүтээн байгуулалтын юмнууд ерөнхийдөө ингээд өчтөр шинээс ихэдээд хэрэгтэй хэлж байна. За тэгэнгүүт нөгөө талдаа ер нь яг зүгээр бид нар бол хүний тоо хязгаар гэж бол байхгүй. Хоёрдугаарт яг бид нар нөгөө нэг машины зайл гэж байгаа. Ягаад гэвэл тэнд чинь одоо бас тодорхой хэмжээнд зайтай. Тэгэхээр нөгөө очих байгаа хүмүүс маань бол нийтийн тээврээр ингээд очиж болно. Тийш нийтийн тээврийн чиглэлүүд байгаа. Хоёр дэргэд бас энэ жил бол
нийслэл одоо нийтийн тээврийн газараас маань бол энэ тоог нь бас нэмэгдүүлж байна. За 3-д болохоор ярьж байгаа нөхөр өөрсдийнхөө хоббисын ортлоор ерөнхийдөө машинтайгаа өрөөд ирж болно. Гэхдээ нөгөө бид нар бол за яг шарон талбай нь бол хязгааргүйсэн нөгөө яг асфальтын талбай маань бол бас тодорхой хэмжээнд хязгаартай. За тэгээд дээрэс нь хүсвэл нэстэ тэргээр бас нисээд ирж болно. 2-дугаар бид нар бас талбай дээр ер нь бол нэг нэстэ тэрийг ерөнхийдөө жил болгон аваач тавьдаг. Тэгээд тэрнгээрээ бид нар бас энэ жил ийм City Tower буюу ерөнхийдөө одоо шил Улаанбаатар хот тэрэлж Цанжин гэдэг ингээд ерөнхийдөө байгалийн үзэсгэлэнтэй газруудыг бол Улаанбаатар хот агараас талдаад ингээд нэг бүтэн цагийн аялал бас тий паверын талбай дээрээс нисээд буцаа паверын талбай дээр буух юм бас хөтөлбөрийг бас гаргачихсан байж байна. Туулгалдгаар усан завтай яваа гэсэн чинь туулгал тайртай хүн айгүй их болцсон учраас бас жоохон хил амнаас найгаад тэгээд болчихлоо энэ жил ерөнхийдөө. Тэрнээс ч бас нөгөө яг одоо үсэн туулгал маань 22-ын автодлооны төв яг хажууд урталт нь орсож очдөг. Тэгэхээр ингээд магадгүй хүмүүс жоохон юм экстремийн бид нар чинь хийж байгаа учраас жоохон экстрем адвенчур бас юм очих боломжийг нэргээд ингээд жил болгон л хайгаал хүрээгээд хэлээлээ. Магадгүй нэг өдөр тэмээгээр очног байж магадгүй. Мэдээж экстрем гэж ярьж байгаа ч гэсэн мэдээж одоо аюулгүй байдлыг хангасан тий хамгаалалт үйлчилгээ маш чанартай байгаа шүү дээ тий. Учраас бас иргэд маань бас тэндээс нэг сүрдээд айгаадах зүйл бол байх. Ер нь нөө экстремийн талбайд тусдаа, entertainment-ийн талбайд тусдаа, экспоны талбайд тусдаа байхгүй. Экстремийн талбай дээр нь бол яг нөгөө аюулгүй байдлын юмнуудаа хангасан эмнэлэг онцгой сэрэг цагдаагийн бүх юмнуудаа бид ерөнхийдөө ингээд байлгаж яадаг. Тэгээд тэндээ яг тэмцээн уралдааных нь арга хэмжээндүүд нь зохион байгуулад нь 2-дугаар тэнд одоо тэмцээнд оролцож байгаа хүмүүс маань бол ерөнхийдөө үзэж байгаа хүмүүсийнхээ ерөнхийдөө аюулгүй байдлуудыг ингээд тус нь ерөнхийдөө бас ингээд ялгаж салгаж ерөнхийдөө зохион байгуулдаг. Тэгээд ер нь бол одоо юу жишээ экспоныхын талбай дээр бас тусдаа одоо шил хоолунд нуудалтай үйлчлэг байж илээ гэдэг тэнд бас эрүүл ах уу одоо гэж тий галан аюулгүй байдал гэдэг бас энэ ерөнхийдөө шаардлага шалгууруудаа бас ингээ байнгын чеклисттэй байж идэг. За entertainment-ийн талбай дээр нь бол тодорхой хэмжээнд яг зөв ингээд сул агуулмжтай бас алкоголны бас ингээ тодорхой үйлчлэг байгаа ч гэсэн залуучуудынхаа бас ингээ соёлтой байхыг ерөнхийдөө соёлтой хэрэглээнд ерөнхийдөө бас байнга уриалж идэг. За тэгээд эргүүлээд яаж яах вэ бид нар бол эндээс нөгөө тэмцээн оролдоон хоббисын орол маш их байгаа ч гэсэн нөгөө замын хөдөлгөөний аюулгүй байдал те одоо л ингээд нөгөө мотоцикл дугуй скутер одоо өөр үед ингээд хоёр дугуйтай бүхэл юм гараад ирсэн байна. Тэгэхээр энэ цаг үе дээр ингээд жолооч нар маань бас замын хөдөлгөөндөө маш соёлтой оролцдог байх хэрэгтэй. Игнээ байр солихт яаж толиндоо харцдаг байх хэрэгтэй. Хаал болгоомжтой байх хэрэгтэй. Согтугаараа машин барьдаггүй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд бас анхан шатны юм нэг хотын соёл түгээх юмнуудыг бол бид нараас байнга л ерөнхийдөө тэн дээрээс нөө татчиг давтаад л явж идэх гэдэг тий. Тий. За, маш их баярлалаа. Бидний ярилцах хугацаа харамсалтай өндөрлөлт гэсэн байна. Тэгээд тийм байна. Маш олон жил энэ гайхалтай экспого тий үргэлжлүүлэн хийж энэ залуусыг бас нэг 2-3 өдөр ч гэсэн чөлөө цагаа зөв зохистой өнгөрүүлэх юм гайхалтай боломжийг олгож байгаарай гэж бас хүсэж байна танаас. Баярлалаа. Тэгээд маш сайхан өрөөлөө. Тэгээд нөгөө талдаа бас ингээд Улаанбаатар хотын залуучууд маань бас тий ер нь бол магадгүй одоо шил ингээд хайдаа нэг хатын годонд харагддаг тэр хобби сонирхол нь ингээд хаашаа яаж хөгжөд байгаа юм. Олон улс маань бас Монгол улсыг ер нь яаж хараад байгаа гэдэг. Тэр талаас нь бас ингээд ирж үзэж бас нөгөө талдаа хобби сонирхол нэгтэй залуучуудтай гэр бүл найз нөхдөр бас нэгдээсэй гэж хүсэж байна. Тэгээд ярилцлаганд орсон та хоёрт бас маш их баярлалаа. Баярлалаа. Сонсгол өстөгөө очмаар санагдаж байна. Үзэгчдээ баярлалаа. Өнөөдрийн зочноор Power Expo фестивалийн үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч Жигмэд орж оролцлоо. Хөтөлбөртэй хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн дээр өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргүүлцлаа. Тэр баяртай.